Témoignage 3. За энэ болохоор нэг жижигхэн хувийн бизнестэй 8 эрхэлдэг хүний ажил амьдралын хэмнэл байгаа. Ma journée de travail. Ажлын өдөр. За je suis commerçant. Би бол 8-ачин. J'ai une petite épicerie dans mon quartier. Би гэрийнхээ өөрийнхөө дүүрэгт гэрийнхээ ойролцоо дүүрэгтээ нэгэн 8 нарын барааны дэлгүүртэй нэг жижигхэн хүнс барааны дэлгүүртэй гин. За энэ mon quartier гэдэг нь одоо хэрвээ миний засаг дарга төр ярьж байгаа бол одоо бидний одоо төр засгийн ажил үйлчилгээний хүрээнд ярьж байгаа бол дүүрэг гэдгээрээ болж байна тий. Гэхдээ яг ийм зүгээр энгийн ярианд бол одоо гэрийн ойролцоо манай тэр хавь манай энэ хавьд тэр гэж ярихдаа энэ дондоо mon quartier гэж ярьдаг тий. Манай тэр хавьд гэх юм бол dans mon quartier. За je me lève tous les jours à 5 heures du matin. Би өглөө болгон өглөөний 5 цагт босдог. За өдөр бүр гэдэг нь энэ tous les jours. Одоо Монголд нэг юм нарийн боовны бялуу хийдэг нэг юм юу байгаад байгаа газар байгаа да. Tous les jours гэдэг нэртэй. За тэр чинь энэ байх юм шүү. Tous les jours. Өдөр бүр. Je vais au marché pour acheter les fruits, les légumes et les produits frais. Би зах руу явдаг. За яах гэж гэхээр жимс хүнсний ногоо болон шинэхэн бүтээгдэхүүн худалдаж авах гэж явдгаа гин. Энэ худалдаж авах гэж те. За produit frais гэдэгт нь хэрвээ энд бол одоо яг хадгалалт удаан биш тэгээд одоо сүүд шингэн сүүд өөр одоо шинэхэн мах загас гэх мэтчлэн тэр бүтээгдэхүүнүүдийг оруулж байгаа шүү. Produit frais. За тэгээд j'ouvre mon magasin à 8 heures. Toute la journée, je vends, je range, je parle avec les clients. Би дэлгүүрээ mon magasin дэлгүүрээ 8 цагт нээдэг. Өдөржингөө toute la journée өдөржингөө зараад л цэгцлээд хураагаад л энэ range гэдэг нь ranger гэд хураах цэгцлэх гэсэн утгатай үг нь. За тэг үйлчлүүлэгчтэй ярьдаг. Je ferme la boutique à 19 heures. Би дэлгүүрээ 19 цагт хаадаг. За одоо энэ яг шууд ямар нэг бараа бүтээгдэхүүн зараагүй зардаг тийм биш өөр үйлчлэгээний газар байж болно тийм ээ. Тэгэх юм бол одоо тэр ажлаа 19 цагт хаадаг гэж хэлхийг бутик гэдгээр бас хэлж болдог шүү. За тэгээд ensuite je nettoie et je fais les comptes. Je nettoie et je fais les comptes. За тэгээд дараа нь би цэвэрлэгээ хийгээд цэвэрлээд бас дансаа хаадаг л гин. За дансаа хаах гэр нь compte гэдэг нь тооцоо гэсэн. Тооцоогоо хийдгээ гэдэг чи одоо нэг орлого зарлагаа ингээд тооцоолоод дансаа хаагаад касса хаагаад тий. Тэгэхээр je fais les comptes. За je rentre à la maison vers 20 heures. Би 20 цагийн орчимд гэртээ хардаг. C'est une longue journée, mais j'aime mon travail. Өдөр их урт болдгоо гин. Энэ бол их урт өдөр. Гэвч би ажилдаа дуртай. Je suis mon propre patron et j'organise mon temps. Би өөрийнхөө эзэн, өөртөө эзэн бөгөөд цаг хугацаагаа цагийн хуваараа өөрөө зохицуулдаг л гин. J'organise mon temps. За дараагийнх нь 4 témoignage 4 parents au foyer. Гэртээ байгаа эцгийн яриа болох нэ. Ma journée avec les enfants. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа миний өдөр гиндэ. Je suis mère au foyer.
За энэ foyer гэдэг бол гал голомт гэсэн үг гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр би бол хүүхдээ хараад байж байгаа ээж. Гэртээ сууж байгаа ээж. Je m'occupe de mes 3 enfants. Би 3 хүүхдээ хардаг. За энэ s'occuper гэдэг нь монголчууд ихэвчлэн занималтах гэж яриа сурцсан байгаа шүү дээ. Тэрэнд цаг хугацаагаа зараад тэрийг дагнан одоо ажиллаж байна гэж болж байна. Харгалзаж байна гэсэн ч болж байна. Тэгээ энэ дээр болохоор хүүхдээ хардаг гэхээр зүгээр хараад суух биш. Тэр бүх юм нь орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ m'occuper гэдгээр орж байна. За дааж хариуцдаг гэхээр тий. За je me lève à 6h30. За энэ ойлгомжтой. Je prépare le petit déjeuner et j'habille les enfants. Би өглөөний цайгаа бэлдээд бас би хүүхдүүдэн гээд эргэжгүйгээд хувцасладаг гин. À 8h, 8 цагт je les emmène à l'école. Тэднийг сургуульд нь хүргэж өгдөг. За өмнөх нэг харилцаарай дээр байна уу? Déposer гэж байсан тий, déposer. За тэрнтэй чи адилхан энэ болохоор ингээд өөрөө дагуулад аваад явдаг гэсэн утгатай юм үг байна. За après, je fais les courses ou le ménage. Дараа нь би хүнсээ цуглуулж эсвэл энэ эсвэл гэдэг чинь энэ үү. Эсвэл гэрээ цэвэрлэдэг. За parfois заримдаа je vais à mon cours de français. Заримдаа би франц хэлний хичээлдээ явдаг. L'après-midi, je prépare le repas et je vais chercher les enfants à 16h30. Үдээс хойш би хоолоо бэлдэж бас хүүхдүүдийн 16 цаг 30 минутанд авахаар явдаг. За одоо нэг авах гэхээр prendre гэж байгаа үг байгаа тий. Гэтэл энэ chercher гэдэг чинь хайх. Хүүхдүүдээ хайхаар явнаа гэдэг чинь үлдээс юм очиж авахаар явахыг хэлж байгаа байхгүй юу? Je vais chercher les enfants. Хүүхдүүдээ очиж авна. Эсвэл айлд очисон үлдээс нь түлхүүрээ авъя гэж хэлэхэд хүртэл энэ chercher, je vais chercher les clés гэд хэлнэ. Тэгэхээр ямар нэг юмыг очиж авах гэж байгаа бол je vais chercher гэж хэлдэг шүү. Би тийм юмыг тэрийг хэнийгээ очиж авъя гэсэн утгаар. За le soir, оройдоо je les aide à faire les devoirs. Et je fais le dîner. Оройдоо би тэдэндээ даалгавраа хийхэд нь тусалдаг ба хоолоо бэлддэг. Je suis fatiguée, mais je suis contente de m'occuper de ma famille. Би ядардаг л да. Je suis fatiguée. Би ядардаг альчаасан. Гэвч гэр бүлдээ цаг зарцуулж чадж байгаа да. M'occuper гэдэг нь тий. Гэр бүлдээ цаг гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байдгаа гэнэ. За дуудлага témoignage 3. Commerçant indépendant, ma journée de travail. Je suis commerçant. J'ai une petite épicerie dans mon quartier. Je me lève tous les jours à 5h du matin. Je vais au marché pour acheter les fruits, les légumes et les produits frais. J'ouvre mon magasin à 8h. Toute la journée, je vends, je range, je parle avec les clients. Je ferme la boutique à 19h. Ensuite, je nettoie et je fais les comptes. Je rentre à la maison vers 20h. C'est une longue journée, mais j'aime mon travail. Je suis mon propre patron et j'organise mon temps. Témoignage 4. Parents au foyer. Ma journée avec les enfants. Je suis mère au foyer. Je m'occupe de mes 3 enfants. Je me lève à 6h30. Je prépare le petit déjeuner et j'habille les enfants. À 8h, je les emmène à l'école. Après, je fais les courses ou le ménage. Parfois, je vais à mon cours de français. L'après-midi, je prépare le repas et je vais chercher les enfants à 16h30.
Le soir, je les aide à faire les devoirs et je fais le dîner. Je suis fatiguée, mais je suis contente de m'occuper de ma famille. تعب الله.